За. За энэ бол ингээ сайхан хөөсрүүд энийг германаар биер блүмэ цэцэг гэдэг шүү. За орой минь залуучуудаа бүгдээрэнд нь эрүүлийн хаз жаргалыг хүсье. Золбоотой, зоригтой, зоостой байхын ерөөл дэвшүүлье. Тэгээ пивийг сайхан тохируулж соёлтой сайхан уужгаараа залуучуудаа тэгвэл биенд сайн гэж байгаа шүү дээ. За ингээд гол ярианд орё. Ахын нөгөө амьдралынхаа туршлагаас бизнес хийсэн тухайгаа өөр тохиолдсон адал явдал тэмцлийн талаар бас та бүхэнтэйгээ ярих гэж шийдсэн. Яг тэгэхээр ахт нь олон захиа ирж байгаа. Одоо та багада яадаг байсан, та тэгдэг байсан уу, ингэж байсан уу? Анхны хайрынхаа тухай яриач, бизнес хийсэн тухайгаа нэг яриач. Хүмүүс тэгтээ мэддэг л дээ ер нь. Голдуу намайг таньдаг, мэддэг, юу болдгийг мэддэм байх лээ. Яг хөө тэгтээ би бас мэдэхгүйд нь залуучууд нь бас ингэж ярих гэж бодож байна. За ингээд хаалыгийн гүн далай. Амьдрал минь тэр чигээрээ тэмцэл, адал явдал. Той гэж байгаа шүү дээ. Той гэдэг нь тэр чигээрээ байгаасаа муу юм бити тохиолдосоо гэсэн үг л дээ. Тийм учраас германууд той гэдэг мод цогтیں۔ Ярих нь мод цогч. Той. За цаашаа тийм байгаасаа. Та нарын амьдрал ч гэсэн бас сайн сайхан байгаасаа. За хаалд би 1984 онд очсон. Мартин Лютерийн их сургуульд анагаахын факультетэд очиж байлаа. Надтай хамт бас 10-аад оюутнууд байсан. Манай мөн дээд курсын оюутнууд бас хаалд байсан шүү. Тий. За ингээд хаалд очингууд нөгөө цагны минь 8 явхаа болсон. Вьетнамууд бид нар төлгүүд гэдэг байсан. Цаг оруулж ирээ зарцсан. Цагны 8 явдгаа. Германууд ч гэсэн цагаа аваад эхэлсэн. Польшууд бас зөндөө оруулаад ирсэн. Одоо яах вэ? За гэтэл одоо миний Аз таарч би яаж байгаа ч юм мэдэхгүй нэг Гвинэ Бисаугийн нэг хар залуутай танилцсан. Эрик гэдэг. За энэ байна да. Эрик маань. За ингээд Эрик яадгүй гэхээр Эрик баруун Берлинд байдаг дипломатуудтай найзсан байна лээ. Тэр нь Бразилийн дипломат хүн юм байна лээ. Тэр нь тэгээд баруун бишээ зүүн Германд байдаг. Тэгтээ баруун Германд руу гардаг эрэхтэй Бразилууд тэгэл эргэж эрэхтэй орж гарахтаа баахан юмнууд цуглуулж авчирдаг. Тэрийг Эрик зардаг. За ингээд би Эрикээс одоо хөгжим авч их зарлоо. Магнитофон гэж нэрлэдэг байсан юм. Кассет нэрэгдэг юм. За ингээд айгуу сайхан 8 хийгээд одоо ерөөсөө Германд чинь тэр үед магнитофон байдгүй байлаа шүү дээ. Sharp, Marp, Hitachi одоо тиймэрхүү юм зардаг болоо. Тэр дорол ерөөсөө маш их ашиг олоод мөнгө их оллоо. Баян боллоо. Хаалыгийн гүн далай ч одоо өмнөхөөсөө баян болчлоо. Нөгөө Nord House-ны гүн далайгийн хажууд бүр хэд дахин баян болчлоо. За ингээд хаалыгийн гүн далай гэдэг нэр чинь одоо Германд алдартай болсон. Ерөөсөө 8 идэг баян гэдгээр. Бүх юм одоо нэр хүнд одоо бүх юм одоо надад сайхан байдаг шүү дээ. Ах нь Германы хамгийн баян оюутан болсон. Тэр үед ч одоо тэгж 8 хийдэг, тэгж барууны одоо хүмүүсээс шууд шахуу юм авдаг ийм холбоо сүлбэтэй оюутан байхгүй байсан. За тэгээд ах нь тэр бараагийн чинь одоо нөгөө хаалла чинь илүү том хот Nord House-ныхаа бүх дэлгүүрүүд юмудаар орж зарсан. Айл өрхөөр нь бас нөгөө тогшоод явдгаа хийсэн. За тэгээд нэг гоё юм байсан. Манай Nord House хааллад Оросын цэргийн анги байсан. Гарнизон гэж нэрлэдэг. За ингээд тэр Оросын цэргийн анги руу чинь би одоо чөлөөтөө ордог, явдаг, тэнд 8 хийдэг. Тэр хүмүүсээр нь очиж одоо бараа юмаа заруулдаг байлаа шүү дээ. Тийм их электроник авчраад би чинь нөгөө Орос цэргийн дарга нар хурандаа нарт нэгэ өгчдөг. Нөгөөдөл чинь тэгэл нэг 10 хоноо л надад тооцоо бодоод юмаа өгдөг. Би ч одоо нөгөө бүр сүлжээтэй болцсон. Тэг маш их юм зараад ерөөсөө маш түргэн мөнгөтэй болсон л доо. Тэгээд би 83 ч үгүй 84 онд Хөвсгөл аймгийн Хатгал хотод аав дээрээ ирсэн. Аав дээрээ ирээд би тэр үед дэлгүүрт
юу зарж исэн юм. Тоос сорогч зарж исэн юм. Тэг өөр авах юм олдохгүй. Тэгээ дэлгүүрээс би хатгалын дэлгүүрээс тоос сорогч аваад аавдаа өгсөн юм л да. Тэг аав маань тэгсэн. Үгүй энэ жижигхэн байшинг тоос сорогчоор цэвэрлэж яах нь вэ? Миний хөвчнөө мөнгөөр тэр үед чинь баг тоос сорогч 6-700 төгрөг байлгүй дээ. Одоо бас л нэг үнэтэй л байсан ч гэсэн анж байна. Яах нь вэ гэж тэгжсэн. Тэг үгүй зүгээрээ аава одоо өөр авах юм алга. Тэгээч нарийн шороог тоос сорогчоор авахд илүү сайн штэ гэдэг нэг тийм тоос сорогч аавдаа авч өгсөн. Аав минь тэгэхэд надаас асууж ирсэн миний хүү хэдэн төгрөгтөө болсон бэ? 8-аас их хийдэг болсон гэдээсэн гэхээр нь аава хүүд нь одоо 500 мянган марк байгаа. Энэ бол банкны ханшаар Монгол мөнгөөр бодох юм бол нэгийг 3-аар бодоход сая 500 мянган төгрөг шүү ааваа гэж хэлсэн. Тэгээ аав маань миний тэр хэлхийг сонсоод бүр чимээгүй болоод бүр ингээд гайхаад ахиж ерөөсө хар цагаан дуугүй надад ерөөсө нэг ч асуулт юм тавьж хизээч ахиж надтай тэгж мөнгөний тухай миний аав ярьж байгаагүй маш их цочсон байхаа. Тэр үеийн одоо сая 500 мянган төгрөг гэдэг бол одоо хүний толгойд багтахгүй их мөнгө л дөө. Аав маань бас 8 их хийдэг хүн байсан. Бас ангийн усны мэрэгжилтэн байсан болохоор Оросуудад бас хот мот руу яваад одоо үнэг хярс ирүүсийн арьс марс янз бүрийн булга мулга илдэж жагаад тэгээд зарчдаг. Тэгж одоо 11 хүүхдээ ажлын хажуугаар бас тэжээдэг тийм 8-ны ухаантай сэргэлэн хүн байсан юм шүү аав минь. Тэр нь одоо бас надад өвлөгдсөн байна гэж би бас одоо баярлж явдгийн. За ингээд ах нь бол Германд үнэхээр одоо тасархай баян тийм оюутан байлаа. Хичээл номдоо сайн байлаа. Тэр нь хаалгийн гүн далаа бол үнэхээр алдартай байлаа шүү дээ. Тэгээд би нэг зүйлийг бас найз одоо дүү нартаа сургамж болгож хэлж өгье гэж бодож байна тий. Би тэр үед нэг найзтай байсан юм аа. Тэгээд тэр Монгол найзыгаа би Берлинд байдаг нэг дипломат Бразилийн дипломаттай уулзуулсан. Тэгээд тэр бол одоо миний алдаа байсан юм байна лээ. Энийг би бас сургамж болгож ярих гэж бодож байна. За ингээд Эрик маань 83 онд юу за 80 хэдэн онд юм бэ? 87 молоо 6-7 оны үед нутаг бүтсэн. Нутаг буцаад Эрик чинь баян болцсон бүр баяжаад тэгээ сургуулаа төгсөөд нутаг бүтсэн. Тэгээ нутаг буцахад нь би гуйсан. Эрик чи надад нөгөө хүнээ танилцуулж өгөөч. Би нэгдүгээр гараас авмаар байна гэж. За ингээд Эрик маань намайг аваад Берлин явсан. Берлин явахад нь би өөрийнхөө нэг найзаа, Монгол найзаа дуудсан. Их сайн найз, итгэж явдаг найзаа дуудаад би бас гинэн байж тээ. Тэгээ тэр найзыгаа Эриктэй хамт тэр Бразилийн элчинд ажилладаг дипломат нөхөртөө анх танилцсан. Тэгээд Эрик маань би тэрнтэй танилцуулчаад яваад өгсөн. За ингээд битээр тэгээ тэр дипломат нөхрөөс шууд юм авдаг болсон юм. За тэгээд нэг хэсэг авж агаад тэгээ би бас жаахан найзтай бас итгээд за миний найз над руу ингээ бараа мараа явуулж байгаараа гэ тэр маань бас Берлинд нэг найз хүүхэнтэй болоод хүрээд ирсэн. Тэр маань уг нь дээрээднийх юм. Тэгээд тэр маань бас тэрнээс 8 хийдэг. Огт 8 хийдгүү залууг би тийм мундаг нэгдүгээр гартаа анх танилцуулсан юм да. Тэгээд нэг жил гаруй 8 хийгээд нөгөө хүмүүс маань бүр бас баяжаад юу баг тий хүн чинь баяжчаараа бас дуу муун томроод бүр тэгээд баг надаасаа илүү надад төртөр юм заачих шахуу тийм болчихсон явсан юм манай найз чинь. Тэгээд Германы тэр чинь 2 дугаар баян болчихж байгаа юм шүү дээ шууд. Ерөөсөө. Тэгээд би бас хаалайда шалгалт малгалт юм хамаа өгөөд тэгээ жаахан завмаа муута байжгаад мань нөхрөлөө Берлинд ирчихээр нь бараагаа за чи аваад тавьчаарай тим авчаарай гэж би тэр нөгөө утсаар ирэхдээ кодтай байхгүй юу? Одоо юу гэдгийг алим
тэд гэх юм бол магнитофон хэлж байгаа юм тий. За оранж тэд гэх юм бол нөгөө видео магнитофон переставкийг хэлдэг байхгүй юу? Ингээл захиалга махалга утсаар өгөөл би тэгэл өөрөө ингээл очиж аваад цаатгачин бас над руу явуулаад нэг жил гаруй болцсон. Тэгж жагаад нөгөөх маань дээрээс нь лүгөө явчихдгийг бас шалгалт малгалтаа өгөх гээд диплом бичих гээд явсан юм аа өрх юм. Тэгээ би өөрөө нөгөө Бразилийн дипломат нөхөр очсон чинь харин нөгөөх чинь маш доогуур нь ярьдаг ба шүү дээ. Гэсэн манай нөгөө мө найз минь бараг 30% үн нэмээд надад зарцсан байгаа байхгүй юу. Би бараг жил гаруй баахан переставк видео магнитофон 30-40% илүү үнээр авцсан байна лээ. Тэгээ би нөгөө найз руугаа уцтаад тэгсэн. За найз минь чи мөнгө хэрэгтэй бол надаас авчихгүй байсан юм бэ те. Яагаад төгсөн дээрээ ингээд нэг 30-40% нэмчихсэн бэ гэсэн чинь. Өө эн чинь бизнес шүү дээ гэдэг байхгүй юу. За тэгэхээр би тэгсэн. За минь найз те. Чи ингэж байгаа бол те би хариуг чамаас авнаа гэд. Тэгээ би нөгөө Бразил нөхөрт хэлсэн. За уучлаарай те. Эрикийн найз бол би чи мэдж байгаа те. Бид нар одоо олон жил найзалж байна. Миний энэ найз намайг ингэчлээ. Тэ. Чи миний найзд битгий өгөөрөө те. Би одоо чамаас одоо битэрийн авч яснаас илүү ихийг авах болно гэж ингэж хэлээд тэгээ нөгөө найз маань бүр баларсан штэ те. Тэгээ тэр нөхөр маань надтайгаа сайхан явсан бол дараагийн компьютерийн 8-нд тэр орох байлаа, надтай хамт өрөвлийн 8-нд орох байлаа те. Бүгдээр нь тэр над дээр ирсэн. Гуйж ирсэн. Би ерөөсөө хүлээж аваагүй. Тэ. За найзууд минь те. Эр хүнд итгэхээр эрхийн хурундаа итэг гэдэг үгийг ах нь тэр үед уг нь амьдралдаа яс махандаа уг нь өстой ойлгохтол тогтоож авсан юм. Тэгээ тэрнээс хойш би ер нь хүнд найз хэрэггүй юм байна. Найз гэж итгэж явсан хүн ингэж хүнийг баллалт юм байна гэдгийг ойлгосон л доо. Тэр найз маань одоо хөрхийн амттан тэгэл нэг ядаал явдаг юм шиг байна лээ. Тий. Тэгээд хүн тийм амархан өөрчлөгддөг юм байна лээ шүү найз нараа тий. Тэгээ би бол сайхан сэтгэлээр тийм сайхан боломжийг найздаа өгсөн. Миний найз тийм хандсан. Тэгээ тэрнээс хойш би ер нь хүнд ер нь найз байх хэрэггүй юм байна. Итгэж болохгүй юм байна гэж бодсон. Гэхдээ би чинь бас гиний юм байна лээ. Тэрнээс хойш бас нэлээд олон хүнд итгэж бас олон ч хүлэгтүүлж мөн ч олон зодоон цохон бараа мараага хөөцөлдөж янз бүрийн юм болсон да. Монголд дараа нь 5 6 оны үед ер нь зөндөө бас юм болсон шүү надаа. Би тэр яривал одоо өстой нөгөө жинхэнэ адал явдал дүүрэн юм да. Ахих нь одоо магадгүй 7 8 дугаар анги дээр энэ сэдвүүд гарах байх тий. Тэгээ цаашдаа амьдралд минь юу болсон тий. Тэгэл улс төрд орсон гэр ингээл олон сайхан юмнууд гарнаа. Тий. Дараагийн одоо юун дээр цөмөрөө уулзъя. Гэхдээ би Хааллагийн гүн далайгийн хитэн зургийг та нарт үзүүлье. Энэ Хааллагийн гүн далай 20 настай оюутны байранд өрөөндөө сууж байгаа. За. Энэ бас миний 20 настай зураг. Хааллагийн гүн далай. Ийм байлаа. Энэ миний өрөөний герман. Өрөөндөө ийм германтай хамт амьдардаг байсан. Ахна. За бас ингээд пив уудаг байсан байна оо германуудыг дуурайгаад. Пив барьстай. Гүн далай байна. Миний нэг найз байна. Тий. За өөр одоо ямар зураг байна да. Хөөе. Энэ харин Норд хаусны зураг байна лээ. 1984 оны намар юм да. Би тэдний төрсөн өдөр тэмдэглэх гээд нэг авдар пив авчихсан. Манай хоёр найз бас уугастай. Германуудаас бид нэр бас хэлийн сурах, номын сурахын хажуугаар пив уухын сорон штэ. Германууд чинь пивийг бол үнэхээр цайшгил ууж байгаа юм чи. Тэг штэ те.
хамгийн гол нь германууд тохируулж уудаг байхгүй юу? Тэнд нэг тэгээд орилж хашгираад согтож унаад гээд хэрэг тариад идэг герман бараг ховор шүү дээ. Пив бол тэд нар чинь хүүхдүүдтэй заагаад өгдөн шүү дээ. Миний герман найз нар очиход пивийг зүгээр л одоо 15 6 хүрсэн хүүхдүүдтэй ингээд яг миний ууж байгаа шиг хийж өгөөл тулгаал ингээд сайхан ууж л идэг юм. Ер нь юм тоохгүй шүү дээ. Манай германууд тий. Сайхан арт юм шүү дээ бас. За ингээд ах нь Хаалегийн гүн далаа гээд Германд хамгийн баян тасархай баян тийм оюутан байлаа. Тэгээд өөрөө хөдөлгөөнтэй тийм байлаа. Багын тийм одоо хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү ах нь тий. Ах нь бас багийнхаа явдлаас бас та нартай маргааш ярьж өгнө. Ах нь бол багаасаа өөрийнхөө төлөө тэмцэж зүтгэж тий. Бүх юмд бор зүрхээрээ сэтгэлээрээ үдсээр байгаа л өнөөдрийг хүрлээ. Сайхан байна тий. Одоо нэр олны буян эцэг эхийн буян тий. Өвөө эмийг юмд буян юм байлгүй дээ. Та нартай баярлалаа. Эргээд маргааш уулзъя да. Өөр одоо амьдрал тохиолдсон олон сайхан юмнууд байгаа шүү. Гой юм, сургамжтай юм байгаа. За хүү залуучуудаа гэрээ мэрээ сайн хийж гараа. Эр хүнд итгэхээр эрхийн хурундаа итэг гэдэг бол ардын зүрхцсэн үг бөгөөд үнэхээр үнэн шүү. Тийм учраас итгэж найдана гэж байж болохгүй. Яс тохирсон гэрээ хилцэл юм хийж баталгаажуулж ингэж л авах хэрэгтэй шүү. За баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Cheers. Цүмбөл бүгдээрэнд нь хайртай шүү.